Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний би Өөрөнгөө аймгийн Үлзэд сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгэм судлалын багш Чанцалмаа байна. Улс төр бүлэг сэдвийн 1-р хичээл. Улс төр гэж юу вэ? 1-р улс төр гэж юу вэ? 2-р социологчид улс төрийг хэрхэн тодорхойлсон бэ гэсэн агуулгаар өнөөдрийн хичээлийг бэлтгэлээ. Эртний грек хэлэг полиси хэмээх үг нь төрийг удирдах урлаг, төрийн зорилго, түүний нутаг дэвсгэрийг хүрээнд хэлхийн чамдад хэрэгжүүлэх тодорхой арга гэсэн утгаар агуулж байв. Нийгмийн нэг хэсэг нөгөө хэсэгтэй харилцахдаа хүч хэрэглэх хэрэгтэй тулгуурласан цаглын онцгой төрөл гарч ирэх үеэс улс төр үүссэн мөлий. Хүн амын тодорхой хэсэг нь нийгмийг удирдах тусгай чиглэл үүсдэг. Харин бусд нь удирдуулаад зогсохгүй энэхүү эдийн хүрээ сонгох, явуулж буй бодлогын агуулга нөлөөлөх нь удирдахч ба удирдуулагчийн харилцаа үйлчлэл, оролцооны хэлбэр болох бөгөөд энэ бүхэн улс төрийн амьдралын хүрээ юм аа. Францын улс төр судлаач Пеброгийн үздэй улс төр бол зорилт тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргаж арга хэмжээ авч байдаг улс төрийн бодлого. Улс төрийн хүмүүс болон улс төрийн байгууллагын дэсгээ хэмжлээд эзэл. Арай уруу утгаар улс төр нь хүмүүсийг удирдах урлаг юм аа гэж үзсэн. Харин Америкийн судлаач Хорд Лассвелл нь улс төрийг хэн, юуг, хэзээ хэрхэн олж авч тэмцэл юм аа хэмээн тодорхойлсон байна. Италийн сэтгэгч Пин Маквелли улс төр гэдэг бол эрх мэдэлд хүрэх, эрх мэдлийг тогтоон барьж байх, ашиг хэмжээ олохын тулд эрх мэдлийг шалгах албатлын хэрэгсэл мөн гэж тодорхойлжээ. Улс төрийн шилжээнд их олон байсан социологчдын нэг Дэвид Юстон улс төр нь нийгэмд хүн зүйлсийг эрх мэдэл тулгуурлан байрлан барьшуулах үйл явдал юм аа гэж тодорхойлжээ. Германы улс төр судлаач Макс Вебер нь улс төр бол эрх мэдэлд оролцох, түүнийг хуваарлах, тэмдэглэх мэдлээ зөрмөлзөн тэмцэх явдал бөгөөд улс төрийн дотор хүмүүсийн олон янз бүрийн бүгдийг нь хангалтнаар онцлогтой хэмээн үзжээ. Эртний грекийн сэтгэгч гүн ухаантан Аристотель хүн бол улс төрийн амьтан гэж үзжээ. Эдгээрээс үзвэл улс төр гэдэг нь нэг утгаараа нийгэмд шийдвэр гаргах эрх мэдэл түүнд оролцох, нөлөөлөх, хэрэгжүүлэх үйл явц. Явцсан утгаар төр засгийн эсрэг орон нутгийн засаг зэрэг аль биесны эсрэгтэй холбож эдгээрийн хоорондын харилцааны талбар гэж үзэж болох дээ. Миний бэлтгэсэн хичээлийг үзсэн